За яваад орсон довтлогоо гаалсан Тина 2 дахь боломжоор байсангүй 3 дахь боломжоор тоглолтын онооны салхийг хаглалаа. Ямарчд бол тоглолтод орох боломжгүй байгаа те. Лигийн завсралгаас ирнэ. За багаас бол мэдээж их завгүй байсан тамирчдад Келли Чуан зүүндээ яваад орсон контакттай довтлогоо. За бөмбөг цагаарт унлаа. Тина Степенс голоор их гой дамжуултыг өгсөн Инэрмагийн 2 он олж өвөрлөө. Гэрэлмаа руу гаргаж байна. Гэрэлмаа маш хэцүү байдлаас эргээд довтлсон. Бөмбөг цагаарт унлаа. За Амазонс ч одоо 3 бол руу зэрэг тал бадраг байгаа юм байна шүү. Кейлигийн олон зан шидэлт. Хоёрын 8 тоноо болж байгаа. За үсгсэн шидэлтэй алдсан ч 2 дахь боломжийг үүсгэж байна. Инэрмаа Чууны гарыг дагуулад явуулсан. Инэрмагийн 3 оноо. За Степенс доор өгсөн дамжуулт уянга Олорцгийн эсрэг эргээд довтолсон. За бөмбөг цагаарт унлаа нэмээд хадас шидсэнгүй. Яваад орсон зүүн гарын довтлогоо нойж яваад орж байна. За Степенс Эрдмагийн эсрэг нургашхад буцаагаад гаргасан да дундын зай шидэлт намжилттай Гэрэлмагийн 2 оноо. Эрдмагаас заслаа авсан. Келли Чуан дундын зай шидэлт намжилттай болсон. За шидэлтийн техник мэдрэмж үнэхээр Гэрэлмаа өөрөө шидэх юм байна. Холын зай шидэлт. Яа, за Виксийн довтлооны гүйцэтгэл үнэхээр гайхалтай байна. Натас бөмбөг таслаад авсан уянга Эрдмагийн гарыг дагуулаад дундын зай шидэлт намжилттай. За Гарсиа тасгалжуулагч завсарлаас хатгаас одоо Вьетнамын шгшөө багийн өмсгөлтэй дэлгүүр тоглолтоо хийсэн. За тэгээд одоо Болорд нь явах газаргүй болсон мисмэч үүсгээд үхсэн доо Болордны шидэлт амжилттай. Уран чимэг гой дамжуултыг гаргаад үхсэн доо уянгээд үсгэл амжилттай. За их бөмбөг таслагдсан. Болорд нь бие ашиглаад оноо авсан. Чуан за уцаагаад Баатрин Болорд нь 2 дахь удаага шийдсэн. Энэ удаа шийдэлтэй найдвартай онгойж чадлаа. Чуан бол уртнаас системч хуйлаад товч хоорон зойтой байсан да. За шууд шидэж байгаа юм байна шүү. Алтагийн холын зай шидэлт амжилттай болж байна. Болсон өөрөө 2 дахь боломжийг үүсгэсэн. За Бацуучин Болорд нь холын зай шидэлт амжилттай болсон. Шидэлт бол асуудалгүй цагтаа амжсан гиснээр Болорд нь 2 дахь боломжийг үүсгэсэн. За бүр 3 дахь боломж үүссэн. Жижиг болроо оноо авч байгаа юм байна. Чуан. За баруунда хомжроод булгтай талбайд үлдээсэндээ Эрдмаа бие үчир илүүхэд Гэрэлмагийн эсрэг оноо авлаа. Түүний илүүтэй 3 эсрэг 5 гараад ирсэн байна. Тина Стевенс сул довтлоод 2 оноо авлаа. За онооны зэрэг 3 болж холс хурдан довтлоондоо шилжсэн. Гэрэлмагийн довтлогоо амжилтгүй 2 дахь боломжоор оноо авч байна. Үлцэх үү. Энэ тоглолт ихний оноо авлаа. За Болорцгийн эсрэг доошоо гинхбой өөрийгөө суулгацсан даврын чимгийн 2 оноо энэ тоглолт ихний оноо авч байна. Дахиад нэг довтлооны боломж үүссэн доор ямар гой дамжуултыг өгчөө. Уян сул оноо авлаа. Тэгээд хамгаалалтаа бас маш Славад наан дамжуулт Келли Чуан ямар гоё алхамт байсан бэ. Довтлоогоо ч амжилттай боллоо. Багийн 39 оноо олсон. За Тина тэр доорны тоглогч байна да дамжуулт. Амазонсын хамгаалт. Ерөөс анзаарсангүй сая. Тина ч гэсэн дамжуултаа гэдэг юм. Уян дахиад одоо нэмгэн хом суугаа гээл суултал юм уу да Амазонсоо суул. За засварлага хугацаа дууссан үзэгчтэй. Тина Степенс бодтой талбайд алхамдаа томруулсан төгсгөл найдвартай байлаа. Хувийн 12 дахь оноо. За хүний илүүтэй урдан довтгон шилжсэн Тина Степенс алхамдаа эхлүүлсэн довтлогоо найдвартай байна. За Инэрмагийн хувьд техникийн хагасхан боломжтой тоглолттой байсан ч 3 алдаатай болоод сэлхүүний сандал баггүй хугацаанд суусан да Тина Степенс. За Эстерос оноо. За бөмбөгийн шижид их гоё болсон даврын чимэг хөдөлгөөн дээр зүрөөд орсон будтай талбайг асуудалгүй онгойлголоо. Тоглоод чадахгүй лаалч та да. Гэрэлмаа өөрөө яваад орсон довтлогоон самбартаа дамжуултаа болж байна. За ингээд үзэгчтэй 10 одоо тусгаар техникийн өдөр. За Монголын хэсгс мөнгөний холбоо олон улсын хэсгс мөнгөний холбоонд хэлсэн яг 25 жил. За тэгээ дээдлийн одоо багийн бүрэлдэхүүн байгаа залуу тоглогчдод ч гэсэн маш том боломж олно гэсэн үг шүү дээ. Дээдлиг дээр одоо минут баг болж байгаа тоглогчдод илүү олон минут олно гэсэн үг. Тина мөнгийг хүлээгээд авсан зүүндээ яваад орсон довтлогоо амжилттай. Тэгээ Тина Степенсийг зогсооно гэдэг Инэрмаа. Я баруунда яваад хөөргсөн довтлогоо амжилттай маш гоё мэдрэмжтэй төгсгөл. За тооны зэрэгээрээс 10-аас дотгошоо оруулж чадахгүй байгаа даа да. Энэ удаа Келли Чуан өөрөө шидсэн дундын цааш амжилттай болсон. Гэрэлмаа
Хамгаалт их сайн болж ин доо. Келли Жон бүгмийн тасалдсан хурдан довтлоонд болор цэцэг болор эрдэнэс 2 ш тоглож гараад ирсэн байна. Гэрэлмаа хомжороо дундын зай шидэлтийг гүйцэтгсэн. Сов шидэлт найдвартай боллоо. За Чон гар дээрээс бүнгийг хүлээж авсан. Уран чиг түндэр амгалтыг хийж байгаа. За хамгаалагчтай явуулсан авлын зай шидэлт амжилттай болсон. Уран чиг Хамгаалагч ардаа үлдээсэн Евростеп писэн довтлоо амжилттай өөрийнхөө нэрийн утсан болсон довтлогоо хийлээ дээ. Хурдан довтлоонд хүний илүүтэй гараад ирсэн байгаа. Келли Жоны дамжуултыг Баатрин болор эрдэнэ гүзээснээр тооны зөрүү ердөө нэг боллоо. За гэрэлмаа хөнгөний тоглолтод оролцуулсан Тино Степенс. Болорцгийн эсрэг шахаад явсан. За довтлогоо зэрэгтэй баг авираад орлоо одоо сая. Уран чимэг. За гол дахиад Тино Степенс хөнгөийг үлээж аваад хатаагтай довтлогоо зэрэгсэн. За ингээд Келли наан болорцэг зай гарсан холын зай шидэлтэн самбардаад орж байна. За одохгүй байсан холын шидэлтэн дээр ирсэн. За Бэмчовын эсрэг бие өгөө довтлсон уянгийн довтлогоо зэрэгсэн. За одоо самбарт орол Винкс баг хамаагүй давуутай болцсон ч байгаа да. Солонго трийгээ мэдрээд өөрөө довтлохыг илүүдсэн. За энэ тоглолтын барагчааслаа аваад довтлоонд ердөө 3 секунд үлдсэн байгаа. Болор цэцгийн довтлогоо амжилттай болжээ. Болор цэцгийн довтлогоор Улаанбаатар Амазонс багийн хожигдлогоо цуврал үргэлжлэхээр болж байна. Ай. За бид бүхэнд болорцгийн Цэнжовын болорцгийн довтлогыг ахин харуулах болон удаашруулахтаас за эндээс харъя. За гэрэлмаа гаргалсан нүгсэн уянгийн хамгаалт ч гэсэн их тааруу болцсон. Солгон хорын үнэхээр гоё мэдрэмжлээ төгсгөл зэрэг дүнжээ үзэгчтэй. За багийн гол тоглогчид эзгүй байсан. Дээрээс нь 2 төвийн тоглогч нь хоёулаа одоо Улааны асуултаараа тоглолтыг өргөсөн. Багийн Лигоноор тоглогч талбайг өргөсөн гэдэг ийм хүн тоглолтоо Улаанбаатар Амазонс баг хожид авч чадлаа.